Теслагийн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За энэхүү гайхалтай өглөөний мэндийг хүргье. За манай найзуудын аяллаа Балканы хойгоор хийсэн аяллаа бас нэлээ сүүл рүүгээ явж байна. Бидэд Сербийн нийслэл Белград хоттой ирчээд өнөөдрийнхөө аяллыг энэхүү алдарт Никола Теслагийн музейнээс одоо эхлэх гэж байна да. Сербийн ард түмч бас энэ үнээрээ л бахархт юм биш үү? Тесла л гэдэх юм. За тэгээд нөгөө Тесла гэдэг машины чинь нэртэй нөхөрч юм гэдэг юм байна. Одоо тэгээд тэрлүүсг орж үзцгээе. Бас цаг авч ордог юм байна. Энд чинь зүгээр эренгууд шууд оруулцдаг юм байна шүү дээ бас. Чи өөрөө их нөгөө хоёр давхар жижигхэн байшин те. Өөрийнх нь одоо те амьдарч исэн гэрн юм шиг байна бодлоо. Жижигхэн болохоор цөөхөн зөвгнөөр ороод. Яалч ч дэлхийн од юм аа Теслач. Бус мөзөө ойжрахгүй байгаа шүү дээ ердөөсөө. Одоо ингээд бид нар чи нэг хэлэх хөвгтэй шүү дээ. Бид нар чи хаа байсан Монголоос ирсэн шүү дээ гэвэл хүмүүс. Оо ийм хотоос ирсэн юм чи ингээд. Холын хүмүүс чи ер нь агаагүй энэ чи чар бас соёл байхгүй. Хүнийг бас холын зочид гэж те энэ аяны хүмүүсийг аягүй хүндэлдэг юмыг ингээд замын саатуулдгүй гэх зэрэг одоо олон бас юмнууд байна шүү дээ. За бид нэр одоо баг цаг хүлээж байна да. Одоо хүмүүсийн очир юм байна. Дэлхийн бүх орноос үзэхээр хүмүүс ирсэн байна. Яаж дэлхийн бүх орноос хүмүүс ирсэн байна. За үүдэнд энэ Теслагийн зургнаас эхэлж байна. За Никола Теслагийн музей руу ороод ирлээ ямар ч байсан. Тэгээд ямар ч сэхлэд суулгаад киног нь үзүүлдэг юм байна. Тикет авчлаа. Яалчгүй Теслаг үзэхгүй болохгүй. Яагаад гэвэл Тесла чинь хүн төрөлхт хамгийн хэрэгтэй, хамгийн одоо хөгжлийн хөвчсөн юм хийсэн юм байхгүй. Тэгээд зарим хүмүүс бол Теслаг ингэж ярьдаг. Төрүүлээд төрцөн. Цаг үеэсээ төрүүлээд төрцөн гэдгийг. Одоо энэний музейг л үзэндээ хэдүүлээ. Nikola Tesla was born at midnight between July 9 and 10, 1856, in the village of Smiljan in Lika, a military frontier area in the Austrian Empire. In many interviews he later gave as a renowned inventor in the USA, he described a childhood full of happiness, spent playing in the company of his large family, already showing his future genius. This was the pioneering era for the science of electricity, and it was during Tesla's second year at Graz that he first saw the Gramme dynamo producing direct current, along with a noisy shower of sparks, and later working as a motor. Tesla died peacefully in his sleep on Orthodox Christmas Day in 1943. He left behind 300 patents and thousands of sketches, notes and ideas which are today preserved in the Tesla Museum in Belgrade. In the last days of his life, he said, "A great man is one who collects knowledge as bees collect honey and uses it to help other people find their way out of the difficulties that weigh on them. Hunger, ignorance, disease." Никола Теслагийн музейг үзээд явж байна. Энд аюу гоё юм байна. Амар хүнтэй юм. Ерөнхийдөө. Тэгээ энэ хүн чинь 300 гаруй патент эзэмшдэг юм байна. Тэгээ энэ одоо Теслагийн хийсэн өөрийнх нь хийсэн тэр нээлтүүдийнх нь бүх юмнууд нь байдаг юм байна. Америкт очиж Америкт бүх том нээлтүүдийг тэр үедээ хийсэн агуу суутан байгаа шүү дээ. Энэ хүн байгааг бол одоо энэ
дэлхийн нийт ингэж тогийг эзэмших үү бас хэцүү байхгүй. Тэгээ энэ хүн чинь Америкаас ирээд тэр Томас Эдison доор ажилладаг байхгүй. Тэгээд энэний нээлтийг аваад патентжуулсан. Тэгээ энэ хүн шүүхтдэг байхгүй бас. Бас шүүхтэн. Бас тийм бас. Тий, аюул шүүхтдэг. Тэгээ Tesla ч болохоор өөрөө ерөнхийдөө ганц өөрийнх нь алдаа нь байдаг нь ердөө санхүүгийн тал дээр аюул хойрог ханддаг байсан. Гэрээ, контракт, тим дээр хойрог ханддаг. Тэгээ юм зайлдуулждаг. Тэгээ Агуу зохион бүтээгч байсан ч гэсэн бизнесмен хүн байгаа. Бизнесмен байгаа. Тий. Тэгээ энэ чинь JP Morgan гэдэг хүн чинь тэр $150,000 наадгаар чинь бас юм зохиолох гээд өгсөн чинь наа чи тэрэн дээр контрактер дээр одоо тим хийгэрээ гэв заагаад гараж сурчаас тэрийг өөрчлөөд өөрийнхөө хүсэл зорилгоор ондоо юм хийждэг. Тэр мөнгөөр хөдөө энэ тал дээр яриад агаараас аянга нэрэнгут захиргааны хурагдлуулаад тэргээр захиргаан түгэнэ гэдэг. Тэгэхээр ямар ч тэр JP Morgan-д ямар ч ашиггүй гэдэг. Тэр хоос юмыг ингэж авчирч ирээд хоос хүмүүс зарахаар ямар ч ашиггүй бизнес байна гэдэг энэтэй бизнесээ цуслаад бас шүүгдэжсэн мэт. Тэр үеийн $150,000 юм. Одоо 4-5 сая доллар. Амар юм тий. Тэгээ энэ хүн чинь Америкийг хөгжөхөд маш хэрэг болсон байхгүй. Америкийг өсрөнгөө хөгжсөн бүх юм чи энэ хүн хийсэн байхгүй. Тэр мотор, машины хөдөлгүүр дээр саяны тэр хөдөлгүүрүүд байгаа сте. Тий, ороомог хөдөлгүүрүүд. Одоо бид нар чинь нэг очоод лефтний нэг мотор тасарчлаа гэдээ ороомог гэдэг штэ. Тэр мөрөд чи ердөөсөө энэ хүний хийсэн. Туршилтыг гаргаж байна. За тэгээд энэ Никола Тесла бол энэ Сербийн нэг жижигхэн тосгоноос төрсөн. Их ядуу айлын хүүхэд байсан мөртлөө боломжийн бас боловсралтай байсан юм байна. Прагийн Карл их сургууль төгссөн юм байна шүү дээ. Бас Парист очиж ажиллаж байсан. Ер нь өөрөө бас их ном уншдаг, их юм судалдаг, өөрөө мундаг инженер хүн байсан. Тэгээд Никола Тесла бол 1884 онд Нью-Йоркд анх очсон. Тэгээд Нью-Йорк бол тухайн үеийн одоо дэлхийн бүх мөнгөтэй, төвөрхтэй, боломжтой дэлхийн бүх мундаг хүмүүс Нью-Йоркд байсан учраас Тесла бол за Европт бол ер нь би энэ өөрийнхөө санааг хөгжүүлж чадахгүй юм байна гэдэг үүднээс Нью-Йоркд очсон юм байлаа. Эхэндээ бол аюу хэцүү байж байгаа. Сүүлдээ ингээд хүмүүс танигдсаар хагаад сүүлдээ бол маш нэр алдартай болсон юм хүн байт юм байна. Тэгээд 1943 онд Тесла нас барахад түүний нэр дээр 300 орчим патент тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм байна. Бас үнэхээр гайхамшигтай ийм мундаг сууд хүний музейг үзсэндээ бас баяртай байна бид нэр. Барьжсэн цүнх, хэрглэжсэн цаг, одоо нүдний шил, тэгэл гар бичмэл гоё бичдэг юм байсан байна уу? Гар бичмэл нь янз юм байна. Энэ хүн чинь бас Арадио долгионыг бас нээсэн юм шүү дээ. Одоо бид нар чинь дээр үед нэг хөгдөөний өгчүүд чинь нэг Арадиогаар ингээд байдаг шүү дээ. Энэ чинь бас нээлтийг хийсэн, патентын эзэмшдэг юм шүү дээ. Тэгэхээр яалтч энэ зууны суутна л да. 20 дугаар зууны суутан. Асаа ингээд хүмүүс ингээд нэг үзэж байгаа бид нартай хамт үзэж байгаа хүмүүс ингээд өдрийн гэрэл шүү дээ. Өдрийн гэрэл ингээд зүг зүг алсаас ингээд бариулж хагаад тэр нөө Tesla-гийн хийсэн одоо энэ зохион бүтээсэн шүү дээ. Механик шүү дээ. Тэрүүгээр ингээд цахилгаан усруу гарч ирсэн шууд нөгөө нэг аяг зохиол. Тэгээ одоо ер нь бол аяг зохицол гэсэн шүү дээ. Тэгэл бат гэж гэрэл үсэж зүгээр барьж ирсэн өдрийн гэрлүүд насч болчихсон. For example, that's in range. But that's not. The range for the big one is a lot larger. The lamp will glow even if it was here compared to this one. The brighter the lamp will glow, the closer it is. But with this one you can hardly see the difference because the range is so short. A little bit of a difference. Алсаас цацаж ингэж гэрэл цацаад байгаа байхгүй. Тэр чинь Tesla-гийн чинь нөгөө JP Morgan нь шүү дээ. $150,000 аваад ерөөсөө тэр энийг хийцээ. Энийг туршилтыг хийгээ явж исэн чинь JP Morgan уурсан байхгүй яасан гэж. Наа чи холын зайнаас хийж байгаа. Наа чи надад мөнгө олох. Би мөнгө олох юм жам цагаасан болохоос ийм үнгүү ингээд тог айд авирч ингээд асаадаг юм надад хэрэггүй гэсэн байхгүй. Энэ одоо цахилгааны хамгийн анхны хэмжүүр юм биш үү? Энэ хүн чинь Tesla-гийн гаргасан хэмжүүр. Одоо бид нар хэмжээл 200-230-д хүрэхгүй байна гэдэг чинь тэр чинь ердөөсөө энийг хийсэн юм байна шүү. Хэмжигдэх юм. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд, цэнгэг агаарт
их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө, Monte Carlo Luxury Residence. Белград хотын төв талбай дээр Народны Републик гэдэг талбай дээр ирж байна да. Гэхдээ энэ нэг лаг хуучны ногоон хөшөөтэй энэ одоо нэлээд элтний хөшөө шиг байна те. Энд ч бас Белградын бас бэлэг тэмдэг байлаа энэ хөшөө. Яг л энэ чинь нэлээд хуучны баригдсан юм хөшөө байгаа байхгүй. Энэ сербүүдийг харсан чинь үнэхээр бас айгүй өндөр хүмүүс юм аа. Хөө зүгээр өстой. Бар 2 м хүн зүгээр энд бол зүгээр дунд чи өндөртэй хүн биш шүү. Намхны намханд орох гэдэг шүү. Тийм манай ч нэг тавьж ирсэн л юмнууд тавьж байна. Үнэхээр өндөр хүмүүс юм байна. Яалтчгүй нөгөө сакс максарч идэр аргагүй юм байна. Ийм өндөр юм чи. Амар. Сакс спортоор сайн байх нь аргагүй юм байна. Ер нь дэлхийд өндрөөрөө 2-т явдаг гэж штэ серб хүмүүс. Нидерландчуудын дараа явдаг гинэ. Тэгэд бас нэг юм байна шүү дээ. Эднийх чинь хамгийн анхны механик цагийг чинь зохиосон юм байна шүү дээ. Оо тийм үү. Тийм, эдний лам зохиосон юм байна. Сүмийн мөргөлийн юугаар ингээд 1404 онд зохиосон гэж шүү энэ чинь. Оо тэгэхээр их оюунлаг хүмүүс ихтэй юм байна тийм байна. Сая бидэд Косово ороо явж хахад энэ Косово сербчүүч ерөөсөө би энийг үздэг юм байна шүү дээ. Сербүүд болохоор Косовог манай зүгээр өмнөд мөж гэж одоо хүртэл үздэг юм байна. Косовочууд бол 2004 оноос бол ерөөсөө энэ серб хүмүүсийг нутгаасаа хөөж гинт хөөж гисэн байна шүү дээ. Тэгж хөөд гарангуутлаа Косовогийн бүгд найрамд тус гээд улсаа тусаар тогтнолоо зарлцсан байна. Тэгээ энэ хоёр чин айгүй их дайм байлдаа хийгээд 2008 онд одоо нүүбээр болохоор Косовогчин хүлээн зөвшөөрсөн байт юм байна шүү дээ. Дэлхийн 180 дэх орноос 60 орн хүлээн зөвшөөрсөн гэж шүү. Тэрний тоонд энэ сербчүүд манай хоёр хөрш хятад орсуучин болохоор Косовог хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм байна. Тийм бас айхтар юм болж исэн юм байна. 1999 онд энэ сербчүүд чин Косово руу дайраад бас айхтар нөө Косовогийн дайн гэдэг чинь болоод бүжгинжсэн юм байна. Тэгээд энэ Умарт Атлантын эвслийнхэн бол энэ сербийг бөмбөгдөөд амар бөмбөгжсэн юм байна. За тэгээд ийм дайн тулааны бас их түүхтэй спортын бол маш олон төрлөөр дэлхийд бол тэргүүлж явдаг улс шүү дээ сербчүүд. Усан спортоор усан пологоор бол сүүлийн 3 олимпийн аваргыг сербчүүд авсан байт юм байна. Тэгээд энэ волейбол, сагсан бөмбөгөөрөө бас их дэлхийд алдартай сайхан спортлог тийм сайхан түүхтэй ард түмэн байна. За бидний ард харагдж байгаа энэ ногоон өнгөтэй морьтой баатрын өшөө бол энэ Сербийн үндэсний баатар Княз гэдэг хүн юм байна шүү дээ. Ноён Княз гэдэг. Ер нь одоо орчин үеийн хотуудад байдаг энэ хөшөөнүүд бол дандаа 19-р 20-р зуун те нэлээд сүүл баригдсан байдаг. За энэ хөшөө бол 1882 онд барьсан хөшөө гэж шүү дээ. Ромын те бүр Ромоос ингээд уран баримтчид одоо хурж иж барьсан юм байна энэ хөшөө. За тэгээд Княз бол Серб улсыг Отоманы эзэнт гүрний нөлөөнөөс гаргахад 1850-ад онд энд чи ерөөсө хамаг гол ажлыг хийсэн хүн юм байна шүү дээ. Княз чинь. Серб улс бол ер нь геополитиктэй газар зүйн байрлалаараа бол хамгийн стратегийн байрлалтай байдаг. Тэгээ ер нь маш олон зуун мянган жилийн дайн тулааны хөлд бол бас их байсан улс юм байна тий. Айгүй олон дайн тулаанууд болж исэн гэж маш олон эзэнт гүрнүүдийн одоо төрөмгийлэлт ингээд явж исэн өөрснөө хит хэдэн удаа бас улс орноо байгуулж исэн тийм түүх хөлстэй амар юм байна эднийх. Хорватын мэдлэлд байсан юм байна. Австрийн Хабсбургийн мэдлэлд байсан юм байна. Отоманы мэдлэлд байсан юм байна. Белград хотыг одоо эзлэхийн тулд 40 болон түүнээс дэш дайн болж исэн ийм түүхтэй газар юм байна. Тэгээд эднийх бас нэг нь ерөөсө Кирилл латин үсэг ерөөсө байнгын хорчлогдмол хэрэглээтэй байт юм байна. Тий. Тэгээд нөгөө энэ хүмүүс нь бас ер нь ингээ сонсохноо бас ойлгохоор байна шүү. Дандаа нэг орс маягийн яриатай. Орсоор яриатай. Бичигнүүд нь одоо чинь харахгүй культурны центр Белград гэдэг гэж байгаа шүү. Тийм. Ингээд ерөөсөө яг л орсоор л ерөөсөө бүх хүмүүд нь орсоор л шүү. За тэгээд Белград хот бол 2 сая хүн амтай юм байна. За эднийх бол газар нутаг нэг 77 мянган км квадрат газар нутагтай. Тэгээд нийт 6.6 сая гэхэр чи одоо Косовоос 4 дахин баг олон хүн амтай.
Тэгээ чи Косовотой хамгийн гол байлдаа тий байлж байгаа гол асуудал нь Косовотой зөрчилдөөнтэй байсан шашин хоорондын тий. Тэгээ Балканы хойгийн энэ Серб улс бол Балканы хойгийн одоо тий шашин, соёл тий бүх зүйлийг агуулсан ийм том соёлын төв хот байсан юм байна. Ер нь одоо ч гэсэн дэрийг хадгалаад байж байгаа. Тэгээ сербчүүд бол бас эртний түүхтэй ийм ард түмэн юм байна шүү дээ. Нарийн наадамд бас их дуртай улс гэж шүү дээ. Янз бүрийн парад мараад, янз бүрийн шоу үзэнгээ бод оройдоо болчих гээд байгаа итэй гэж шүү дээ. За бүгдээрээ Народны музей руу орж үзье да. Бидний Народовын музейн хүрлээ үе юмнууд байд юм байна. Янз янзын арт эрдэнэс гой үзмөртэй юм байна. Энд ч нэрээ сансаа Сербис анхны вампирийн тохиол илэрсэн гэж ягдсан түүхэндээ. Тийм шүү дээ. Тийм байл. Энэ нь шүү дээ. Дракула гэдэг кино дээр гардаг тэр вампир гэдэг үг чинь серб үг байхгүй юу? Хамгийн анхны жинхэнэ вампир чинь Сербиэс үүсэлтэй байдаг гэж. Түүхэнд үлдсэн. Тэр нь яасагс чинь нэг хүн нас ороод тэр хүн шүн ингээд авснаасаа босч ирээд хүн хазаад хазуусан хүмүүс үхээд байна гэд. Тэгээд тэр хүнийх нь авсын нэгэ үтсэн чинь. Өрдөсөө дөнгөж сайхан өгсөн хүн шиг мөрөөсөө аман дээр зүгснээс толботой байсан гэж тэмдэглэг нь үлдсэн байдаг. Тэрнээс болж вампир гэдэг үг гарч ирсэн. Вампир гэдэг чинь өөрөө серб үг бүр. Цус соргч гэсэн үг байхгүй юу? Цус Дракулатай холбоотой юм байна. Нөгөөдөл маань серблэнтэй. Вампирийн үүсгэсэн кино мэнүү одоо энэ чинь бүр сербтэй холбоотой юм байна шүү. Энэ алтан маскнууд байгаа сте. Энэ хэвийн музей үзэх болгонд л тийм маск 2-3 гарч ирэхтэй. Тэгэхээр эртний олбор дээр олдуур дээр нь байдаг юм шиг байна. Нөгөө том дарга марга юм уу хаан насрахад энэ манай алтан нүрний явж. Манай Цезар ахтай амир адилхан байгаа зү. Тийм. Гэтэ гунигтай царайтай Цезар байна ч. Энд одоо хуучны эртний мөнгөн зооснууд, археологийн олдурууд, Иллирийн үеийн зооснууд шүү дээ. Династи үеийн манай эртний өмнөх 193 235 он маань юмнууд байна да. Дачи гэдэг чинь нөгөө нэг одоо Румын молдавчуудын өвөг эцгийн үеийн зоос шүү дээ. Дакийн тий. 1900 оны үеийн зураг юм шүү дээ. 1900 оны үйл явдлыг харуулсан зураг юм. Хаан өргөмжлөөд яг титмийг гардуулж исэн. Тийм ёслол юм байна. Душааны эзэнт гүрний хааныхын титэм гардуулж исэн ёслолын зураг юм байна. За тэр Христийн алтан загалмай байна да. Гоёмсог биш бас. Сербийн хамгийн том байсан үеийн газрын зураг байна. Нөгөө Косово орчихсон те энэ Монтенегро өдр бүгд Албан бүгд орчихсон газрын зураг шүү дээ. Хуучин ийм л том байсан л гэдгийг харуулж байгаа юм л та. Энэ бүгжнүүд яадаг гэхээр хүмүүсээ захаа илгээмж хийхдээ лаанад бас тусааж байгаад энэ бүгжээрээ ингээд тамгалдаг байхгүй. Энэ яг юу тамган юм биш үү? ярьж байна. Тийм биш үү? Сүлднүүд их учиртай байна. Орчин үеийнхээр бол компани тамга шиг юм дарчтай байна шүү дээ. Дардсан. Тийм үү? Энэ бурхтуудыг нь харахаар эдгээр бол модон дээр зурч дандаа ингэж хийж байгаа байхгүй. Тэгэхэд монголчууд алтаар мөнгөөр дандаа идвэсэн шүү. Эсвэл торг дурдан дээ тий? Бас ялгаа байгаад байгаа юм. Сербийн үндэсний түүхийн музейгээр ороод гарлаа. Эртний Ромын үеийн, за Отtomаны үеийн, Балканы хойгийн археологийн тий маш үнд олдурууд, үзмрүүд энэ дотор байд юм байна. За тэгээ хамаагүй бичлэг хийлэхгүй бид нараас нууцаар жоохон биччихлээ. За тэгээд Серб улс бол Балканы хойгийн Румын болон Серб хоёр улс бол хамгийн том эдийн засгтай байна. Серб улс бол Югославийн баг нийслэл байсан гэж хэлж болохоор хамгийн хүчрэг эдийн засгтай, хамгийн олон хүн амтай, байршлын хувьд хамгийн төв болсон ийм улс байна. Нийт орлогын 60% нь ер нь аялал жуулчлал юм байна шүү дээ бас. За тэгээд нөгөө л 30% нь аж үйлдвэр. За тэгээд 10-аас 20% нь хөдөө аж ахуй гэх мэтчлэн. Ямар ч одоо тийм уул уурхай байгалийн баялаг бол байхгүй юм байна. 2027 онд энд бас маш том экспо босгож байгаа юм байна дэлхийн хэмжээний. За тэгээд 1892 онд төрсөн одоогийн Хорватын нутагт төрсөн Хорват гаралтай Тито гэдэг одоо алдартай удирдагч Югославийн одоо тийм холбооны улсыг ингээ удирдчихжээ. За тэгээд Тито бол баг 88 наслсан хүн байд юм. Баг 90 наслсан хүн байд юм байна.
За Тито бол 1945 он буюу яг дэлхийн 2 дугаар дайнд дуусахад Югослав улсыг байгуулад 1980 онд нас барах хүртэл одоо 35 жил энэ Югославыг тогтоон барьж те задраахгүй ингээд барьж ирсэн ийм хүн юм байна. За ер нь бол Югославийн задрал бол Титогийн үхэлтэй бол шууд холбоотой юм байна. Ягаад тэгэхээр Тито бол хатуу боловч тогтвортой бодлогоор барьж ирснараа маш онцлог юм байна. За тэгээд Тито бол социалист Югослав улсыг байгуулад зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсаас ер нь бас те одоо шууд тэрний удирдлага доор орохгүйгээр баруун болон зүүнтэй ерөөсө хоёулантай ингээд дипломат харилцаа тогтоосноор дэлхийд бас маш том удирдагч болсон юм байна. За Серб бол яг сая энэ дотор музейд байна. Эд одоо мандан бадарж явах үедээ те дундад зууны үед энэ Албан, Монтенегро, Косово те энэ хавийн нэлээд хэдэн орныг Босни эдрийг хамарсан маш том газар нутагтай ийм улс байсан юм байна. За ер нь сербүүч, славянчууд бас энэ зүүн талаас нүүдэлж ирсэн юм байна шүү дээ. Энэ одоогийн энэ Балканы хойгийн одоо энэ серб улс байгаа энэ газар нутагтай. Тэгээ нүүдлэж ирээд сууршаад энэ серб үндэстэнгүүд үүссэн юм байна. За тэгээ баруун тишээ Босния гээд тэгээ цаашаага ер нь Адриатикийн тэнгистэйгээ залгадаг. Далаад гарцгүй ирнээсээ ер нь Итали болон те одоо Хорват, энэ Словен, Австри гээд энэ барууны орнуудтайгаа нэлийн ойрхон байралтайгаар бас давуу талтай ийм газар байна. За ингээд Белград дотороо аялаад явж байна бидэд. Энэ 1869 онд баригдсан одоо Белград хотын одоо драмын театр гэх юм уу одоо юу гэх юм бэ? Тэгээ алдарт Дон Кихот бүжгийн жүжиг одоо яг бодож байгаа юм байна. Энэ Балканы хойгдоо надад бол хамгийн том юм шиг санагдлаа. Тэгээ энэ ингэсэн байна урцаа. 2006 онд энэ Серб улсын ерөнхийлөгч ийм юм дэлхийд даяар зарласан гэж штэ. Ер нь манай Серб улс те энэ хойд Балканы энэ улсуудаа эдийн засаг, аялал жуулчлал бүх зүйлээрээ тэргүүлнэ гэд. Ерөөсөө тэгээ зарлцсан байгаа гэж байна. Тэгээд НАТОд орохосоо илүү энэ сербчууд чинь бид нар бол өөрснөө зэвсэг төчин аюулгүй байдалтай өөрснөө ингээд анхаарнаа. Тийм учраас манайхан цэрэг зэвсгийнхаа юуг бол илүү сайжруулж байгаа гэдээ бас НАТО-матод ороогүй юм байна эднийх. Хинээс гоохгүй. Хинээс гоохгүй. Ер нь хүчрхэг эдийн засагтай айрамтай ийм улс болно гэд ер нь зарлсан юм байна. Тэгээд Балканы хойгтой бол тэргүүлнэ гэж бас өнгөрсөн гэж шүү эдний ерөнхийлөгч. Бид ч одоо Балканы хойгийн бүх улсуудаар аяллаа штэ. Одоо энэ нүдээр харлаа. Энэ Белград бол өстой хамгийн том хот байна. Эдийн засгийн байдлаараа ер нь хамаагүй баян биш шүү хүмүүс нь. Энэ юм л хөдөө аж ахуйгаар лут юм л шүү дээ. Нөгөө бөөрөлцөнгөө жимс үйд шүү дээ. Дэлхийд хамгийн том юм шүү дээ эднийх чинь олборлолтоор. Дэлхийн 30% хангадаг гэж бөөрөлцөн жимс. Хөдөө аж ахуйд лут юм шиг байлээ. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Евро Travel. За бид Белградын алдарт Калмигдан цайз руу ирж байна да. 2000 гаруй жилийн түүхтэй. Гайхамшигтай газар байна да. 6 дугаар Чарльзын хаалга гэнэ 1736 онд барьсан хаалга ба шүү дээ. Энэ Калмигдан цайз олон нийтэд үнэгүй үзүүлдгээр онцлогтой юм байна. Тикет энэ төр авдгүй юм байна. Ийм гоё түүхийн бүтээл байж тэ. Тикетгүй оруулдаг юм байна. Айгу олон талаас орд юм байна. За тэгээд энэ барилга архитектурыг амар мэдээд ирэн. Би өөрөө Италийн Флоренц хотын урлаг судлалын их сургуулийг төгссөн байгаа. Тэгээд магистрийнхаа зэргийг болохоор Италийн Миланд бас төгссөн юм аа. Тэгээд манай найзууд бас миний яг тэр төгссөн сургууль тэр миний мэдлэгээр айгу бахархдаг л да. Хөөх нэрэ. Стоо жинхэнэ балар эртний сүм байна да. Хөөх. Бүр ингээд лааны хиншүү нэр чинь дээрэс нь урд нь шатчихсэн юу шүү дээ тий. Доторт нь бол битүү харалцсан бүр.
Православын сүм байна. За энэ заавал ирж үзэх ёстой газрын нэг бол энэ Калмигдан цайз юм байна шүү. За энэ дээр православ шашны Рождество биций гинэ. Энэ нэг ийм шашны нэг агуу хүний одоо Есүс шиг те. Есүс Христийг л төрсөлж байгаа юм байна шүү дээ. Ер нь төрсөн. Иерусалимийн Бэтлехэм төрсөн юм байна шүү дээ. Есүс Христ чинь. Тий. Иерусалим чи лалын. Христийн ингээд хамгийн ариун газар болж байна. Ариун газар. Тэгээ ариун газар булаас та тийм чинь өстө байнгын дайтай. Иесусээ төрсөн нутгийг хамгаа аавна гэдэг. Тэгээд энэ кино гэдэг үстэй. Булаасталтаа тий. Дайтаад. Нөгөөд нь лалын бас агуу юу гэдэг. Ариун газар гэдэг. Жирүүсүү яг тэр Израиль өдөр 3 шашийг нэг дор мөргөлээд байхгүй. Ойрхон. За ингээд 2300 жилийн өмнөх хаалгаар бид нэр орж ийн да. За энэ хавийнхан бол славян хэлээр хуучин хотоо Староград гэдэг юм байна. Монтенегрогийн хуучин хоттой нэгэн адил энэхүү Калмигдан цайзын хэсгийг бол Староград гэж нэрлэдэг юм байна. Стара гэдэг чинь уус хуучин л гэсэн үг л дээ. Град гэдэг нь хот гэж город гэсэн үг юм байна. Тийм байна. Хуучин хот л гэж байгаа юм шууд. Энэ цайз чи ийм юм байна. Цайзаас гадна маш гоёмсог цэцэрлэг төрөл юм биш шүү дээ. Ерөөс олон нийтэд зориулсан үн төлбөргүй тийм ээ. Нохоогоос эхлүүлаад ингээд айгүйх нохоогоос эхлүүлд юм байна. Эндээ хүмүүс нь агаарч гоё юм байна. За тэг Дунаа мөрөн болон Сава мөрөн хоёрын уулзуур дээр ирж ин тагт. Бидний баруун талд Дунаа мөрөн харагдаж байна. За өмнө Балгаст хийсэн нэвтрүүлгээр биднээс ярьж ирсэн Дунаа мөрөн бол Европын 10 улсаар урсдаг ийм агуу том мөрөн байгаа. За Сава мөрөн гээд нөгөө талаас орж ирээд энд уулздаг хэсэг юм байна. Хоёр мөрөн уулзаад бүр том болдог хэсэг юм байна шүү дээ. За тэгээд Белград хотынхоо яг хамгийн гоё том харуулцтай гоё хэсэг дээр ирсэн байна. Энд чинь болохоор доогор нь Дунаа мөрөн урсж байна. Тэгэд ер нь энэ Серб улсыг бол Ромын хаадын өлгийн нутаг гэж бас нөгөө талаараа ярьдаг юм байна. Яг тэгвэл Ромын үе үеийн хаад 18 хаан бол энэ Серб улсаас төрсэн байдаг юм байна. Агуу зүүн Ромыг үндэслэгч Константин хаан бол Серб хүн байсан юм байна. Тэгээ мөн тэр хааны нэрээр өнөөгийн Стамбул хотыг бол Константинопол гэж нэрлсэн байдаг. Тэгээд манай Монгол улстай бас энэ Серб улс их холбоотой байна. Түүхэн талаас авч үзэх юм бол дэлхийн түүхчдийн нэрлэлгээр Цахилгаан дайм бол энэ Сербид бол эцэслэн дууссан байдаг. Батхан бол Сербийг эзэлж аваад яг энэ Сербийн нутагт байрлаж байгаа үед бол өгөөдөө нас барснаас Монголын 7-8 замаар байлж исэн хан өгөөд бол бүгд буцаж эндээс буцсан байдаг юм байна. Энэ монголчуудыг буцснаас хойш одоо ойролцоогоор 40-50 жилийн дараа бас нэгэн үйл явдал болсон байт юм байна. Тэр нь болохоор энэ бүс нутгийг захирж өвдөлсөн Ногоо Жанжин бол энэ ч Серб руу дахиж халдан довтолж Сербийн нутгийг энэ Белградыг бас эзэлж исэн байна. Тэгээ Сербийн хаан бол Ногоо Жанжинаас бол хүлцэл өчөөд өөрийнхөө хүүг бол барьцаанд Ногоо хаан руу явуулж ингэж Серб нутгаа чөлөөлж исэн бас нэгэн ийм гайхалтай түүх байдаг юм байна. Тэгээд орж ирээ явж хахад бид эдийг монголчууд гээл тэгэхээр ерөөсөө энэ Серб хүмүүс бол айгүй тийм халуун дотн хүлээж авч जैन. Тэгээд айгүй түүхээ мэддэг хүмүүс байна. Тэгээд манай найзуудын аяллахын өстой зорин Сербийнхаа Белград хоттой ирлээ. Калмигдан цайзын хамгийн өндөрлөг харуулцтай хэсгээр байдаг. Энэ Дунаа мөрөн, Сава мөрний уулзуур хэсэгт байдаг. Энэхүү газар дээр байгаа тэр хөшөө бол Победников ялагч нэртэй хөшөө. Энэ бол Серб улсын ялалт эрхчлөөг бэлэгдэж 1928 онд барьсан ийм хөшөө байна. За тэгээ одоо бид нөгөө талын өндөрлөг рүү одоо явах гэж байна. Нөгөө талын өндөрлөг бол Калмигдан цайзын хамгийн өндөр хэсэг байгаамаа. Энэ болохоор яг гол руугаа харсан Дунаа мөрөн болон Сава мөрөн рүү харсан өндөрлөг дээр нь бид нэр ирсэн байна. За ингээд Калмигдан цайзын жижигрүүлсэн төмрөөр хийсэн ийм жижигрүүлсэн хувилбар байна. Энийг болохоор 1690 оны 10 сард хийсэн юм шүү дээ. Бас мундаг байна шүү. 4, 5, 6, 7 ийм харуулц хэсэгтэй. Дайсан ирж нүгөө хардаг ийм 7 хэсэгтэй өндөрлөг. Бүр сони юм байна. Пүүтэ ахын чинь наалт байна шүү дээ. Хөргөшийн наалт. Өчтөр айгүй сони юм болсон. Косовод бид нар одоо манай Косовогийн ч одоо бүх юм хаалтаа гэж ярилээсэн. Хөргөчний наалт олдоогүй шүү дээ. Хамгийн сони. Тэгээ Косовоос хөргөчний наалт авч чадаагүй.
бидэд. За тэгээ энэ айгүй сонирхолтой юм аа. Путины наалт байна. Пут ах юм маань аяг байна. Одоо Косовод сая энэ чи байлцсан шүү дээ. Тэр юмнууд нь байна. Эх орны дайны үеийнх нь юмнууд байна. Тэ дэлхийн 2 дугаар дайны үеийн юмнууд байна. Бүр эртнээ одоо Серби эзэнт гүрний үеийн их боо гонон бооноо тий. Одоо Косовогийн дайны холбогдлоо пуужингууд байна шүү дээ. Тийм. Яа. Эдгээр ч одоо ч цэрэг техникээ бас амар гэж шүү эдгээр чи. Амар энэ чи ерөөсөө дотоодын бүтээгдэхүүн ихийг цэргийн юундаа бас зарцуулдаг юм байна. цэрэг зэвсгэлээр бас хөөцөлдөг улсын нэг юм байлээ. Наа чи одоо 11 он оны ил зэвсэг байна да. Дэлхийн 1-р дайны. Танк. За энэ буунууд байна. За их буунууд байна. Ер нь их тайм байлдаанд хэдэн зуунаараа л байлдчихсэн л улсууд байна нэрээ. Аюултай улсууд байна шүү. Ер нь ихтэй бас сүрдмөр хүмүүс байл шүү том биетэй. Шавшаар сайтай. Сая бид нэрээс энэ санаандгүй явж байгаа цэргийн музейр нь ороод ирлээ. Тэгээ цэргийн музейг нь үзчихээ явж. За бидний ард харагдж байгаа энэ том далбаа бол Сербийн төрийн далбаа. 2006 он тусгаар тогтносон. Тусгаар тогтноод 20 жил болж байгаа энэ улсын төрийн далбаа байна. За ер нь бол энэ Балканы хойгийн энэ улсууд бол энэ хоёр толгойтой бүргэд айгүй нийтлэг байд юм байна. Энэ хоёр толгойтой бүргэд бол өөрөө Византийн үеийн бэлэгдэл юм байна шүү дээ. Византийн үеийн одоо төр одоо ингээд бүх юмыг хянж байгаа шүү гэсэн тийм бэлэгдэлтэй хоёр толгойтой бүргэд юм байлээ. Улаан өнгө бол нөгөө бусад орнуудын адилтай Албан, одоо Македон гэдэг нэгэн адил эрхчлөө тусгаар тогтнол их орныхоо төлөө урсгасан цус гээд бүх юмыг бэлэгддэг. За цэнхэр өнгө бол одоо инх тайван, амар тайван байдал бүгдийг бэлэгдэг. За цагаан өнгө бол бас сайн сайхан те бүх зүйл аз жаргал сайн сайхан зүйлүүдийг одоо бэлэгдсэн ийм төрлийн далбаа байна. За тэгээд Серб улс бол тусгаар тогтносоос 2 жилийн дараа одоо Косово улс бол өөрсдөө шууд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлалцсан юм байлаа. Мэдээж Косовогийн тусгаар тогтнолыг Серб улс хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тэгээд сая ер нь бид нэр ингээд мэдхгүй байж байгаад мэдсэн зүйл юу гэхээр нөгөө хоёр улс хоорондоо хилэн хаалттай байдгийг мэдхгүй байж байгаа мэдсэн. Сербийн нийслэл Белградаас Косовогийн нийслэл Приштинаа орох хоёрхан зам байгаа. Нэг нь юу гэхээр зүүн талаараа яваад одоо тэ Македоны нийслэл Скопьегаар ордог юм байна. Тэгэхээр бас 700 км. За нөгөө талаараа явхаар одоо Монтенегрогийн одоо нутгаар ороод гардаг. За тэр зам бол Монтенегрогийн нутгаар явах юм бол нөгөө Алдарт Хайлаа уул гэдэг уулын замаар бараг 8 цаг явдаг. За нөгөө талаар бол арай зам нь аятайхан юм байна шүү хүмүүсээ. Хэрвээ бидний энэ явж байгаа замаар та бүхэн хэрвээ явахыг хүсвэл ийм бас зөвлөгөө өгч байна. За тэгээ бидний одоо тэгээ Балканы хойгийн одоо 10-аад орноор аялсан аялал маань одоо ганцхан улс үлдэж байгаа. Тэр нь бол Алдарт Босnia Герцеговина одоо исламын шашинтай тэгээ бас л Дөөлөн шуугантай бас нэгэн улсаар одоо бид нар маргааш аялах гэж байна. За тэгээ бид ингээд өшөө дуусаагүй байна. Белградын аялал маань дахиад цаашаа үргэлжилж байна. Ой. Окей. Welcome. Базар. You are so good. Oh, Thank you. Thank you very much. Very much. What a nice people. Thank you very much. Thank you. Thank you. Thank you. Энэ medieval базар гэдэг хуучны базар. Саяны бидний ордог энэ дэлгүүр чинь базар юм байна шүү дээ. За бид нэр Калмигдан цайзынхаа хамгийн өндөрлөг хэсгээр гараад ирчлээ. За энэ Калмигдан цайз бол манай эртний өмнөх 3 дугаар зуунд кельтүүд үүсгэсэн гэж үздэг юм байна. Ягаад кельтүүдийн тухай ярьж байгаа тэгэхээр бид нэр Шотландын нэвтрүүлгээрээ явж байгаа. Шотландын айсаа газараар кельтүүд ч амьдарч исэн хүмүүс юм байлээ шүү дээ. Балар эртний бас нүүдэлчин Овг аймаг байсан юм байлээ. За тэгээ түүний дараа манай эртний 1-р зуунд ромчууд ирээд энэ цайзыг чинь эзлээд жоох өргөжүүлээд бас ингээд хөгжүүлж исэн юм байна. За ер нь бол энэ цайзыг маш олон улс орн эзэлж исэн, эзлэх болгондоо ингээд өргөжүүлээд хөгжүүлээд томсгоод ингээд явж исэн юм байна. За тэгээ үүний дараа буюу 15 дугаар зуунд Отоманы эзэнт гүрнийхэн хурж ирээд энэ Балканы хойгийг тэр чигээр нь эзэлсэн. Ер нь энэ Балканы улс орнуудны 300-аас 500 жилийн хооронд бүх улс орнууд нь Отоманы эзэнт гүрний мэдэлд байсан. За энэ дотроос Серб улс бол 400 жил Отоманы эзэнт гүрний одоо мэдэлд байсан. За тэгээ 19-р зуунд энэхүү цайзыг сербчүүд өөрсдөө бүрэн хяналттай авсны дараа бол энэхүү цайз бол одоо нэг цэргийн зориулт те бэхлэлт яванд алдагдаад одоо бол ерөөсө түүхэн дурсгалын газар салхилдаг, зугаалдаг ийм амралт
зугаалгын бүс болон хувирсан байна. За тэгээд энэхүү гайхамшигтай 2300 жилийн түүхтэй энэ цайзаараа бид нар маш сайхан тухтай аялаад дуусчихин да. За одоо тэгээд Белград хотоор үргэлжлүүлэн аялцгаая. Ингэдэг бас спорт байд юм шүү дээ. Ингээд байлддаг. Иш ороод үзэх юм уу? За, ошоо үзчихээ дараад байгаа. За, иштэй иш. Пьетро Тираза. Яг энэ гоё цайз дээр тэгэл аялал жуулчлалаа хөгжүүлэх гээд энэ ресторан бүх юм хийж өгсөн шүү дээ. Жижигэн тэр доотлын юмнууд нь дандаа юунуудаа хийгээд дэлгүүр шопинг хийгээд те. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Айглын сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Бид Белградын алдарт Белград аренад ирчлээ. Саксан бөмбөгийн 30 мянган хүний багтаамжтай ийм мундаг арена байна да. Сербийн үндэсний шигшээ өгн дэлхийн 5 удаагийн аварга, Европын 8 удаагийн аварга. За мөн одоо NBA-гийн алдарт Никола Йокич бол NBA-гийн 3 удаагийн аварга юм байлээ. Тэгэхээр одоо Олимпийн мөнгөн медаль сая Парис 2024 дээр Сербийн үндэсний шигшээг авсан байна. За тэгээд сербчүүд бол бас спортын үнэхээр гайхамшигтай ард түмэн юм байна. За би найз нь болохоор нөгөө нэг теннисний алдарт Новак Джоковичийг ярих гээд байгаа. Теннисний нөгөө Big 3 буюу теннисний их гурлын нэг тэгээд 24 одоо Гранд Слам хүртсэн ийм мундаг тамирчин тэрүүгээр амжилтаар нэгт орж байгаа юм билээ дэлхийд. Тэгээд 24 удаагийн одоо төрүүлсэн амжилт нь 10 нь болохоор Австралийн нээлттэй тэмцээнд 10 удаа төрүүлсэн юм байлээ. Тэгээд Джокович 1987 онд энд Сербид төрсэн мундаг тамирчин байт юм байна. За тэгээ манай Монголын 3-ыг үржих 3-ын одоо Саксан бөмбөгийн баг бол үнэхээр би бол баг дэлхийн ранкаараа нэг хэсэгч баг 1 2 3-т явуулсан биз дээ. Манай Монголын баг чинь Сербийн баг магийг хожиж можоо Азаас бол манайх баг номер 1 баха. 3-ыг үржих 3 дээр Белградын бас нэгэн сонирхолтой газар ирчлээ. За энэ бидний ард харагдж байгаа энэ том барилга бол Сербийн засгийн газрын төв байр юм байна. Энэ дотор одоо яам тамгын газрууд нь байдгийн байна. Югославийн үед Титогийн засгийн газар энд бас байсан юм байна. Тэгээ 1961 онд үндсэндээ бол Титогийн үед барьсан ийм засгийн газрын төв байр юм байна. Югославийн төв нь бол Серб юм а гэдгийг илтгэсэн ийм барилга байгаамаа. За тэгээ энэхүү барилгад бол Югославийн энэ 6 улс үйл ажиллагаагаа явуулж 6 улсын төв захиргааны байр нь байсан юм байна. Тэртээ 1960, 70, 80-аад онуудад байсан юм байна. За одоо бол парламентын байр нь бол хотын төвдөө байд юм байлаа. Парламентын байр бол үнэхээр бас гоёмсог тийм уран барилга дотор байд юм байлээ. За ингээд бидний Серб улсаар хийсэн энэхүү аялал маань ингээд өндөрлж байна. Ингээд бид нар дараагийнхаа улс руу одоо аян замдаа гарах гэж байна. Бидний дараагийн та бүхэнтэйгээ уулзах газар бол Босны Херцеговин улсын нийслэл Сараевод уулзцгаая. Нэгэн намрыг утлаа, нэгэн насыг үтлэнэ.